Миний энд хурж болохгүй, барьж болохгүй, шидэж болохгүй. Миний энд хүрэх юм бол аав ээж багштай би хэлэн чиний тэнд хурж болохгүй, барьж болохгүй, шидэж болохгүй. Чиний тэнд хүрэх юм бол аав ээж багштай хэлээрээ, аав ээж багштай хэлээрээ. За эхлээд над руу өөрчлөлтөөр гоццсон. Би юм хүн байна. Хүүхэд залуучууд хөгжлийн газрын одоо эзэн даргатай үзүүлэлт байн зөвтөргөн. Тэгээд хүүхдийн бас одоо гэмт хэрэг хүчрэл эсрэг би бас ингээд ажилтдаг хүн. Тэгээд энэ зориулж нэг дуун үг гэсэн хүчрэн уулзаач гээд. Тэгээ би нэг очиж уулзсан. Нэг удаагүй очиж уулзсан чи энэ тухай ярьсан байхгүй. Энэ хүүхдүүд манай энэ хүчрэл хөтдөг. Тэгээд ээж авдаа хилдэг голцоо гэрүүлээс хүчлүүлэх гардаг. Одоо өөр ээж авдаа ч юм уу тэр аригтаас ч юм хүүхдүүд их янз бүр хүчрэл төртөөд байна. Тэр нь зориулаад одоо ийм дуухээр хүүхдүүд багаас нь ойлгуулад ингээ явуучвал дуугаар ингээд ойлгуулж явуучвал хүүхдүүд маш хурд үрэх юм байна. Сурталчилгаанаас илүү дууг хүүхдүүдээс хурд үрэх гэж би бодсон юм аа. Тэр үгийн насанд аяг хөөх миний энд хурж болохгүй, барьж болохгүй гэдэг аахгүй. Тэгээ нэрээс тийштэй энэ ч одоо болохгүй шүү дээ. Бид нар битээ том улсуудад мэддэггүй шүү дээ. Нэг солонгосын онгоцон живж байгаа манай их хурлын цэцгийн яалаад хүний хүрээлэг бөөм шорвонд орох чахаа шүү дээ. Тэгээд том улсууд нүртэл энд хурж болохыг мэддэггүй байхгүй юу? Том улсууд хүртэл энэ дугаар дамжуулж бас тэрийг мэдчих хэвээр юм билээ. Ерөөсөө л эн чинь бол нийгэмтэй зочроос хүн болгон мэдчих хэвээр нь тийм смарт сонгол юм байл л те. Дэлхийд даяар бас мэдчихийдэг тийм ээ. Хүний хүнд одоо хэлэхгүйгээр хамаагүй биед нь хурж баазах энэ чинь болохгүй гэдгийг ерөөсөө. Тэгээд доодгүй мэдчих юм байна шүү гэдэг. Яг тэрнээс мэдж аваад би энэ бодож ирсэн. Ер нь нэр хийчих гэж бодов. Тэгээ гэртээ ирээд манай ач эсэ манайд ирээд нөгөөгээд хонжсэн агиуг энд. Тэгээд ачтаа би цохож ачаа дуулчихгүй. Нааш өрөө дээрээ миний энд хурж болохгүй гэж дуулаад хаягээд дөрөвдүгээр ангилдаа. Тэгээ айгүй өргөн дуулаад анга ач дээрээ ингээд занчирч манай ачаа өргөн дуулж юм болох юм байна гээ айгүй өргөн тэгээд. Тэгээд ер нь энэ дуу хэлсэн л дээ. Ачтаа дуулснаа би явуулсан. Үүсэх дараа руу. Ингээд ийм дуу боллоо гэсэн. Ястаа хөөрхөн байж таа баталгаа тийм гоё болсон юм шүү дээ. Тэгээд би хэлний хамгийн сүүлд нь би одоо хэлээрээгээд өөртөө хэлээрээ тийм ингээд хамгийн гол нь хүүхдээ бол чиний энд ч хурж болохгүй ч өөрөө хэлээрээ дээшээ хэлж байгаарэ. Бинийг хамгаалж байгаарэ. Бие харж байгаарэ. Хайрж яваарэ. Биний бас хайрж яваарэ гэсэн тийм бас инкрилийн дуу юм гэж би бас бодсон тийм. Хамгийн гол энэ дууг би ногшаагүй. Ногшиж ирэх юм бол дуу шиг болчих гээд байна. Гурт. Тэгвэл миний энд хурж болохгүй чиний энд хурж болохгүй. Тэгэл жижигхэн юм аяны багтаач нурт ямар ч хүн дуулчихаар юм жижигхэн одоо цар хүрээтэй дуу. Тэгээ хүүхд дуулж том дуулж болохоор юм уу даа гэж бодоод тэгэл хийсэн. Тэгэл энэ дуу манаас айгуу том амжилтанд хүрсэн. Тэгээ бас өөр цаахтай баярлж байгаа. Бас хамтдаа ажилласандаа бас бүгд хөрөг залуучдын газар баян зүрхт дүүргийн бас баярлж байна тий. Тэгээд энэ дуу ингээд мөн олон хүнд хүрсэн шүү дээ газар. Маш гоё юм боллоо. Би баярлаад байгаа. Баярлгүйтэл ингээ үзөөр нүдч ингээ харж ихт бас нэг аймаг бас нэг цэцэрлэг тэр нэгдцэнд яваад байгаа байхгүй. Тэгтээ ч ер нь тэгэл эх орноо ингээ хамраал ингээ болцсон. Болж जैन дахиад өшөө хамрагдах байх. Ерөнхийдөө хүн бол мэддэг болцсон байлээ. Бүгд өөрсдөө бас ингээ дуулаад ингээ лайк хийгээд тавьж л шүү дээ. Тэгээ гэрүүлээрээс тавьж өөрөөс дуулж сайхан Монгол гэртээ дуулаад ингэж бас надад гоё санагдсан. За 5 ханд гэр харагдаад ер нь тэгэл гадаа гэрч ажил дээр том усууд дуулж идэв шүү дээ. Нөгөө нэг эмнэлэг эмчнэр нөгөө сувлагч нар миний юм төрж болохгүй. Энд хүүхдэн дуучин том хүнд очиж юу болж байгаа байхгүй юу? Бас хүчлийн дарамтыг бас хэлж байгаа байхгүй юу? Хүүхдийн юугаар илэрхийлж байгаа ч гэсэн энэ аян том усууд дуулах гэж чи одоо дээр командын захирлууд ч юм уу одоо нэг том удирдлагууд шүү дээ. Том байгууллагууд тэрний дарганы хүртэл мэдэгдэж байгаа байхгүй. Миний бие төрж болохгүй шүү гэдэг. Энэ дуугаараа дамжуулаад тэгээд том усууд дуулж байгаа надад бүр гоё санагдсан.